сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Харин энэ цаг мөчид сургууль цэцэрлэгийн засварын ажилдаа зэрэгцээ зарим сургууль цэцэрлэгүүдийг агталж барилгыг нь буулгах ажил үргэлжилж байгаа юм байна. Тэгэхээр саяхан бол та бүхний харж байгаагаар миний ард байгаа 11-р дунд сургуулийн барилгыг нураасан байна. Тэгэхээр энэхүү барилгыг бол 2012 онд нураах акт нь гарсан байдаг. Харин энэ жил бол нураах ажлыг бол гүйцэтгэсэн байгаамаа. Мөн түнчлэн Монгол 3 дугаар сургуулийн ч мөн нураахаар бас ажиллаж байгаа юм байна. 2012 онд нийслэлийн эрхтэн төлөөлөгчдийн хурлаараа 4 сургууль 4 цэцэрлэгийг бүртгэлээс хассан байгаа. Үүнээс бол 3.11-р сургуулиудын маань барилгыг нураах тендер зарлагдсан. 11 маань бол нураагдж байгаа шүү дээ. Эдгээр сургуулиудын маань шинээр барих барилгын зураг нь бол боловсрол шинжилгээ ухааны яамн дээр бол хийгд. Яг нийслэлийн хэмжээгээр бол 9 сургууль цэцэрлэг байна л да. Эдгээрийн 3 нь болохоор Баянзүрх дүүргийн 10 дахь цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 18 дахь цэцэрлэг, Хаавал дүүргийн 32 дахь сургууль. Энэ гурав бол яг нийслэлийн мэргэжлийн ялтын газрын дүгнэлт гарч ашиглалтыг зогсоо гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр энэ жилд бол энэ гурав бол хичээлэхгүй. Тэгэхээр нийтдээ энэ 9 сургууль цэцэрлэгийн асуудлыг яаж шийдвэрлэх хөрөнгө мөнгөний талаар бол боловсрол шинжилгээ ухааны яам, эдийн засгийн хөгжлийн яамнууд маань бол харилцсан тохиролцоод хэлцэл хийж байна да. 11-р сургуулийн хувьд 500 гаруй сурагчтай бол Монгол 3 дугаар сургуулийн хувьд 1560 сурагч суралцдаг гэсэн тоо баримтал байдаг юм байна. Тэгэхээр сургуулийн барилгыг нурааж байгаатай холбогдуулан энэ сургуульд суралцж байсан хүүхдүүдийг аль сургууль шилжүүлэн суралцуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хүүхдүүдийн асуудлыг бол яг манай боловсролын газрын өөртөө яг дүүргийнхаа боловсролын газар сургууль цэцэрлэгүүдтэй харилцан тохиролцоо тийм ээ. 3.11-р сургуулийн хүүхдүүдийг өөр сургуульд шилжүүлнэ хичээлүүлжсэнтэй адилхан энэ маягаар бол шилжүүлнэ гэж бодож байгаа. Үүнээс энэ Баянзүрх дүүргийн 10 дахь цэцэрлэгийн маань хүүхдүүд бол энэ 58 дахь цэцэрлэгт хичээлэхээр болсон байгаа. Иймэрхүү маягаар бол хүүхдүүдэд шилжүүлэн хичээлүүлнэ дээ. Тэгэхээр 2012 онд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд төвлөрөл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгүүдэд бол шалгалт хийсэн байна. Нэг 27 сургуулийн барилга, 51 цэцэрлэгийн барилгуудаа цаашд хэвэн ажиллах боломжгүй гэсэн ийм төвлөлд гарсан. За мөн сургуулийн хүүхдийн тоо бол норматив хэмжээнээс нэг 50 гаруй мянга илүү байна. Тэгэхээр нэмээд сургууль цэцэрлэгүүдээ байгуулах шаардлагатай гэсэн ийм төвлөлд гарсан. За ер нь бол эхний ээлжинд болохоор нөгөө газар хөдлөлтийн арга хэмжээ гэж байдаг. За газар хөдлөлтийн арга хэмжээ авагдаагүй 70-аад оноос өмнө баригдсан бүх сургууль цэцэрлэгийн барилгууд ер нь Монгол улсын хэмжээнд баригдсан бүх барилгууд бол газар хөдлөлтийн норм тэр үед батлагдаагүй байсан учраас газар хөдлөлтийн арга хэмжээ гэдэг юм төлөвлөж тусгадаггүй байсан. За энэ үед баригдсан барилгууд мэдээж газар хөдлөлтөд шаардлага хангахгүй тэрвээс хойш бас цаг хугацааны хувьд ч гэсэн илэгдэлд орсон байгаа. За энэ барилгууд бол бүгдээрээ ашлын шаардлага хангахгүй гэсэн. За тэрнээс хойш баригдсан ч гэсэн тодорхой хэмжээний чанар ашиглалтын байдлаа шалтгаалаад бас эвдрэл гэмтэл гарсан ийм барилгууд бол байгаа. За энэ барилгуудад энэ дотор орсон байна. Тэгэхээр шинээр сургууль нэмж барих цаашлаад ингэж акталж нурааж байгаа барилгуудыг хурдан хугацаанд барьж хүүхдүүдэд хүлээн авах заашгүй шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэ 9 сургууль цэцэрлэгийнхаа асуудлыг бол энэ жилдээ бол бид нар буулгаад тийм ээ зургийг хэлгүүлээд буулгаад суурийг хийх тийм төлөвлөгөөтэй л явж байна л да. Энэ төлөвлөлтийн дагуу бид нар хүсэлтэд тавьчихсан байгаа.